Сайн мэцхан уу ингээд 2021 оныхоо задгаа даалгаврын тайлбарыг оруулъя. За 2-1. Хүний амьсгалж буй агаарын найрлага болон амьсгалах үйл явцыг илэрхийлсэн дараах өгүүлбэр 1-6-д харгалзах дугаарын эзэвт байгаа өгүүдээс сонгож нөхнө гэсэн. За амьсгалын хөдөлгөөнийг эхлээд бүгдээрээ аваад үзье. Уушиг гэдэг бол өөрөө нэгж хэсэг нь цулцсан байгаа тийм ээ. Гэтэл цулцсан маань нэмгэн харьсан бүрхүүлтэй. Энэ одоо булчинлаг байж болохгүй шүү дээ. Хэрвээ булчин болчих юм бол тэнд хийн солилцоо явагдах боломжгүй болчихж байгаа байхгүй. За тэгэнгүүт булчингүй энэ нөхөр маань амьсгал гаргах, амьсгал авах үед агшиж сулрах одоо хэмжээгээ томсгох, багасгах ийм хөдөлгөөн хийх ёстой болчиход байгаа. Томрлоо, жижигслээ, амьсгал авах үед томрлоо, амьсгал гаргах үед жижигслээ гэсэн ийм хөдөлгөөн хийх ёстой болчиход байна. Тэгвэл энэхүү хөдөлгөөн хийхийн тулд хичнээн өөрөө булчингүйч гэсэндээ гадаад хүчин зүйл одоо гадны булчин болох нэгт хаврын хоорондын булчин. За хоёрт өрц гэсэн ийм хоёр булчинлаг бүтэц тусалдаг гэсэн үг. За яаж тусалдаг вэ гэхээр ерөнхийдөө та нар одоо гараа хаврын тушаа байршуулад гүнзгий амьсгал аваад үзцгээе. Энэ үед хавраг яг хаашаа чиглэлтэй яаж хөдлөөд байна вэ? Амьсгалаа гүнзгий авах үед хавраг дээшээ өргөгддөг байхгүй юу? Амьсгал авах үед за энд багш нь амьсгал авах гэвчжээ. Тэгэхээр энэ үед хаврын хоорондын булчин одоо хаврагууд дээшээ өргөгдөж байгаа. Дээшээ өргөхийн тулд мэдээж энэ булчин маань агшин гэсэн үг. За өрцний хувьд ч гэсэндээ яг амьсгал авах үед агшиж идэг. Харин хөдөлгөөн нь өөр байхгүй юу? Хавраг дээшээ өргөдөж исэн бол өрц доошилдог. Өрц доошилснороо уушиг тал тийшээгээ томорч одоо хийгээр дүрэх боломжтой болж байна гэсэн үг. Одоо амьсгал авах гэдэг чинь доороос нь өрцөн ингээд түлхээд ивэл тэр уушиг маань тэлж чадахгүй шүү дээ, тэ? Хангалттай хэмжээнд. За тэгвэл эргээд амьсгалаа гаргах үед яг үүний эсрэг гэсэн үг байхгүй юу? Булчингууд аль аль нь суларна, хаврын хоорондын булчин суларна, өрс ч гэсэндээ суларна гэсэн үг. Харин хөдөлгөөний чиглэл нь амьсгалаа одоо гаргаад үз. Гарангууд хавраг доошоо бууж байгааз. За ийм учраас хавраг доошлох хөдөлгөөн хийгднэ. Харин өрцний хувьд яадаг вэ гэхээр амьсгалаа гаргах үед өрц сулраад нумарч уушиг дээш нь доороос нь түлхэж өгдөг гэсэн үг. Тийм болохоор өрц маань дээшилдэг гэсэн үг байхгүй юу? Ерөөдөө бол нумарч дээшлэнэ. Тэгэхээр агших, сулрах үйл нь хоёлаа амьсгал авах болон гарах үед ижилхэн магаз аль аль нь авах үед агшиж идэг, аль аль нь гарах үед суларч идэг. Гэхдээ хөдөлгөөний чиглэл нь зөрүүтэй. Тэгжиж уушгийг хангалттай хэмжээнд тэлдэг байна. За одоо бүгдээрээ юу анохи өгүүлбэрийн нөхөй. Амьсгалж буй агаарын найрлагын за хамгийн их 79%-аар мэдээж азот орж ирнэ. За хүчил төрөгчийн хэмжээ тэр 20.9-оор орж ирэх нь байна тийм. Нүүрс хүчлийн хийн хэмжээ хамгийн багаар буюу 0.3-аар орж ирдэг. За үлдсэн хувийг бусад хий эзэлнэ. Амьсгал авах үед хавраг яадаг илээ. Дээш өргөгдөн гадагшаа тэлдэг. Тэгэхээр энэ дээр бие үйлдэл манд харж байна. Уушигны хувьд мэдээж тэлнэ. За өрц маань агшиж доошилдог. За ийм өөрчлөлтүүд гарах нэ. Тэгэхээр нөгөө 8 дахь ангийн тэр юун дээр сурагчд дээр байдаг энэ хүснэгтийг хүчээр чэйжлэх албагүй байгаа зү тэ. Зүгээр л гоё ингээд ойлгочих. Энэ өрц яагаад доошлоод яагаад дээшлээд байгаа юм? Уушигны эзлэгүн яагаад томроод яагаад багасаад байгаа юм те? Харин хоорондын булчин яагаад? Ер нь энэ уушиг өөрөө яагаад агшиж сулрахгүй лээ гээл тэнгууд нэрээ эн чин цулцсан штэ. Тэгэхээр угаасаа булчин байхгүй гээл ингээл цаашаа хөөгөөл нөгөө юм болох учиртай, учир болгон жанцантай гэдэг шиг л байхгүй. За энэ дээр болохоор 8 дахь анги дээр идэг нөгөө агаарын найрлагын юу орж ирж байгаа. Яг бүр саяны тоо хэмжээгээр агааз азот 79% тай. Тэгээд 20.94% нь хүчил төрөгч, тэг 104-өр нүүрс хүчлийнхээ орж ирж байна. За гэтэл бидний амьсгалаар гарч буй агаар ингэж юм те. Орж ирэхдээ 20.9 нь хүчил төрөгч байснаа гарахдаа 16.3% болдог. Тэгэхээр нөгөө бүтэн хүчил төрөгчийг бүгднийг бид нэр авдаггүй байгаа зү тий. Ийм болохоор нөгөө жоохон бахта хүншлэнд ороо толгоороо шуруулчаад ингээ битүүлчээд ингээ дахин амьсгалж чаддгийн учир нь энэ хана шүү дээ. Амьсгалаараа гаргасан хүчил төрөгчийн хувиа дахин амьсгалаад ашиглаад идэг. Гэтэ явандаа дуусна л та. За 4%-ийг нь нүүрслэхий 103 гэдэг чинь 4% болтлоо өсдөг бахны. Яагаад гэвэл цаана нь эсийн амьсгалаар CO2 маань ялгарч идэг. Энийг бид нэр хаягдл байдлаар одоо амьсгалаар гадагшаага ялгаруулдаг тийм ээ.
За азот болон бусад хийний хувьд мэдээж бид нар ашиглахгүй. Тийм болохоор хэмжээний хувьд бол өөрчлөлт ордоггүй. За 2-1 зөв хариулт 1-ийн F, 2-ийн E, 3-ийн D, 4-ийн B, 5-ийн C, 6-ийн A гэсэн хариулт байна. За 2-2 зурагт төгссөн бөөрийн дотоод бүтцийн хэсгүүд 1-6-г тэдгээрийн байрлалууд тайлбаруудтай тохируулна уу гэсэн байна. За гинглийн гогцоо, бөөрийн арьтаар, түүдгэн цэр, ойрын тахир суунц, холын хэрэгс. Тэр ерөөсөө бүтцийн ер нь шууд нэрлэж чийжлэх аюу хэцүү байдаг байхгүй юу? Одоо 2 гингуудаа за энэ бол тэ түүдгэн цэр гадна талыг энэ баавны капсул гэж цээжлэх угаасаа хүнд. Бид нар энэ бүтцийг нэрийг нь цээжлэхийн тулд, байрлалын цээжлэхийн тулд үүргийг ойлгочих хэрэгтэй байхгүй юу? Түүдгэн цэр гэж юу хэлээд байгаа нь тэр яг ямар үүрэгтэй юм бэ гэдгийг ойлгочих юм бол түүдгэн цэр гэдэг нэрийг хүчээр цээжлэх албагүй шууд ойлгогдоод цээжлэх. Одоо хүсээгүй цээжлэгддэг. Тэгээ байршлан ч гэсэндээ эн чин учир шалтгаантай байгаа. Одоо бид нэр заримны үйлдвэр байлаа гэж ботход эхлээд ингээл савын таглчаал буцаагаад тагийг аваад заримгаа хийгээл те. Тэснэ энэ зарим хийхгүй байсан юм байна гэ заримгаа гаргаал буцаагаал нөгөөхөө таглал тэгснэ аваал хийгээл шашуулаад ч юм ийм төвхтэй дараалалаар явахгүй штэ. Юм болгоно эхлээд яах ёстой юм те. Даад нь сав баглаа бодол нь яах юм тэгээ заримгаа хизээн аягалах юм те. Шошго тэр тагны бүрэн бүтэн байдлыг хизээн ах ингээ шат дамжлага нь яг дарааллын дагуу идэг тийм ээ. Үүнтэй ижилхэн бидний бие организм яг л тийм дараалалаар л байгаа. За тиймүүд бүүрдэл гэхэд айгүй ухаантай ийм шүүх механизм баггүй. Яагаад ухаантай гэж юм вэ гэхээр бүтцийн онцлогоос болоод хэрэгтэй хэрэггүй бүх юм. Одоо энэ нөгөө бидний энэ дугаартаа бол мэдээж артерийн судасл авах гэдэг шүү дээ. За тэнгуутаа судас орж ирлээ. Энд ингээд судасны бөөгнөрл үүссэн байна. Тэр бөөгнөрлийг бид нар юу гэж нэрлээд байна вэ гэхээр түүдгэн цэр гэж нэрлээд байгаа. За тэр түүдгэн цэр ямар учиртай юм бэ гингууд мэдээж цусны одоо цус чинь л энэ дурсаж байгаа шүү дээ. Энэ чинь мэдээж судас юм чинь. Тэнгуут тэр цусанд агуулгадж байгаа бага молекултай зүйлүүд бүгдээрээ энэ гадна талын одоо энэ хэрвээ өнгөтэй зөрүү гэсэн бол энэ шаргал хэсэг рүү орж ирнэ. Энэ шаргал хэсгийг Баумны капсул гэж нэрлэдэг байгаа байхгүй. Гадуур нь яг нэмнэгдэг капсул шиг тий эмний капсул шиг гадуур нь бүрдсэн байгаа. Тийм болохоор капсул гэдэг. За тиймгүүд бид нар түүдгэн цэрт анхдагч тэр ультрафикац буюу бичил шүүлтэлд явуулчлаа. Хэрэгтэй хэрэггүй юм нь молекул массасаа болоод хэрэгтэй ч вэ хэрэггүй ч бүх юмуд нь Баумны капсул дотор ороод ирлээ. Гэтэл бие организм хэрэгтэй юмаа үр ашиггүй зарлагдаж болохгүй байхгүй. Чамд амин хүчил хэрэгтэй те. Гэхдээ тэр амин хүчлийг шээсээрээ алдахгүй. Одоо хичнээн чиний цусны судсанд чинь их байсан ч гэсэндээ жаахан ч гэсэн амин хүчлийг жаахан ч гэсэн глюкозыг чи шээсээрээ алдаж болохгүй байхгүй. Тийм болохоор түүдгэн цэрт явагдсан тэр шүүлтээс үргэлжлүүлээд дан эргэн шимэгдэх процесс энэ суунцар бүтцэд явагддаг гэсэн үг. Тэгэхээр ойрын тахир суунцар, гинглийн гогцоо те энэ холын тахир суунцар за цуглуулах зориг эдэрт ерөөсөө үлдсэн тэр эргэн шимэгдэх процесс явагдана л гэд ойлгож байгаа. Тэгэхээр анхны шимэгдэл түүдгэн цэрт явагдана. Хоёр дахь буюу эргэн шимэгдэх процесс энэ суунцруудад явагдана гэд ойлгож байгаа. За одоо 3 дахь хэсэг маань энэ мэдээж ойрын тахир суунцар энэ бас л ингээ хүчээр л нөгөө хараал цэжлэлтэй юутай ойрхон байгаа юм бэ гэхээр энэ түүдгэн цэртэй минь ойрхон байрлцсан байгаа юм сууг байхгүй. Тийм болохоор ойрын тахир суунцар нэ гэд тогтоочих юм шүү дээ. За ойрын тахир суунцарт нөгөө амин чухал амин хүчөөл глюкоз тэ чухал эрдэс минерал за нөгөө ус мус чинь ерөөхдөө бол шүүгддэг заяа. Дийлэнх нь ерөөсөө л энэ ойр дээр явагдана гээл ойлгочих. За ойр шүүлээ гэхдээ бүгд шүүгдэггүй тохиолдолд үлдсэн хэсэг нь тэр хойших суунцруудад явагдах байхгүй. За тэнгууд гинглийн гогцоо байна. Угаасаа гинглийн гэдгийг чиглэхгүй байхад ядчил гогцоо гэдгийг чиглээл дөрөвдөрөл ядаж гогцоотойгоо байхад чи эндээс хараад шууд энэ биш гэд олцохоор хааз. Тэгээд доошоогоо ингээ унжицсан гогцоорсон бүтэц байгаа зү тэ. Тийм болохоор гогцоо гэдгээр нь тогтоочий. За тэнгууд гинглийн гогцоо бас айгүй ухаалаг заа юу. Осмос энэ дээр орж ирдэг усны осмос.
усыг эргүүлж авах хэрэгтэй тий. Бид нар маш их хэмжээний шээс ингээд гадагшаагаа ялгаруулахгүй аль болох тэр одоо шингэнийг тий усыг өөрийнхөө биед хадгалж авч үлдэхийг ирмэлцдэг. Тэнгууд генлийн гогцоо тэр усыг шүүхийн тулд яадаг вэ гэхээр эхлээд гадаад орчны концентрацийг өндөр болгодог. Нөгөө натрих хлор чинь ингээд гадагшаагаа ялгарчин гэсэн. Хлор гадагшаагаа ялгарчаар энэ гадна талынх нь орчны концентрац нь өндөр болчих жоохоо. Тэгээ концентрац өндөр болчингууд их концентрацтай хэсгийг шингэрүүлэх байдлаар бага концентрацтай хэсгээс ус маань шилжээд ороод ирнэ гэсэн үг байхгүй юу? Хоёр талд тэнцэл үүсэх хүртэл шингэрүүлэг явдаг штэ осмос чинь тий. Гэтэ усны молекулууд маань шилжин хөдөлдөг. Тэгэхээр их өндөр концентрацтай энэ өтгөн байгаа хэсгийг шингэлэх шаардлагатай болж байна. Тэгжиж хоёр талыг тэнцвэржүүлнэ гэсэн үг байхгүй. Тийм болохоор гадаад орчны концентрацийг өндөр болголоо. Тэгсний дараагаар генлийн хугацаагаар урсах явцад энэ уруудах хэсгээс нь ус нь хүссэн хүсээгүй осмосороо гараад ирнэ гэсэн үг байхгүй. Амар ухаантайгаас тий. За тэгээ цаашаага үргэлжлүүлээд холын тахир сугунцэрт нөгөө үлдсэн янз бүрийн те ямон за тодорхой хэмжээний ус холын тахир сугунцэр дээр одоо шүүгдэн. Тэгээ үлдсэн тэр зүйлүүдийг шүүгцийг ерөөхдөө бол цуглуулах зорго маань цуглуулад тэгээд цаашаага ерөөхдөө эцсийн шээс маань үүснэ гэсэн үг. Энд бас тодорхой хэмжээний одоо усыг бол шимж бас болно. За ийм одоо ухаалаг бүтэц байна да. Тэгэхээр айгүй ойлгомжтой болчихж байгаа. Тэгээ үүргийн л чи ойлгоч юм бол бүтэц бол тодорхой. Энд судас байгаа, нэг дээр судас байгаа. За хоёр дээр түүдгэнцэр байгаа. 3 ойрын тахир сугунцэр байна. 4 генлийн гогцоо байна. 5 холын тахир сугунцэр байна. 6 цуглуулах зорго байна. Гэл тодорхойлчихж байгаа байхгүй. За одоо бүтцийг нь хэдүүлээ. Өөр энэ зурган дээрээс авч үзье. Энэ тараа нөгөө артерийн судас маань ороод яг энэ түүдгэнцрийг үүсгэсэн байгааг бол харуулж өгсөн байна те. Тэгээ яг гадуур нь байгаа энэ хэсгийг Baumann's capsule гэж нэрлэдэг. Ингээд түлхүүр ингээд боолт чангалдаг түлхүүр шиг байгааз те. Ийм нэг түлхүүр байдаг шүү дээ. За тэгээ ойрын тахир сугунцаар харагдаж энэ иргэн шимэгдэлтэнд явагдаж эхлэн генлийн гогцоо ус голчны шимэгдэн. Тэгээ холын тахир сугунцаар цуглуулах зорго. Ийм амархан. За тэнгуутаа энэ ингээд улаан зураас татсан байна те. Энэ зурааснаас доошо тархилаг давхраг бөөрний зурааснаас дээшээ холцлог давхар маань байдаг. Одоо тэгвэл сонирхолтой асуулт. Тэмээний нефроны бүтцэд ямар өөрчлөлт орсон байдаг вэ? Эсвэл хуурай газар амьдардаг, тэгээ говь цөлд амьдардаг амьтдын нефроны бүтцэд ямар өөрчлөлт гарсан байдаг вэ гэж асууж ил та. Тэгэхээр та нар шууд ботгоно шүү дээ. За тэмээ гэхээр говь цөлд халуун газар. За тэнд ус бол хомос байгаа. Ус хомос байгаа гэхээр шээс ялгаруулахдаа маш бага хэмжээний усаа алдах ёстой буюу усаа маш сайн шүүгдэх одоо шүүх ёстой юм байна. Тэгэхээр усны шимэгдэлд гочлон явагдаж байгаа хэсэг болох энэ генлийн гогцооны хэсэг маань бусад тэр хээрээр ч юм уу те ой тайгаар байгаа амьтдыг бодвол илүү урт байх юм байна. Тэгжиж усаа сайн шүүн. Гэл ойлгомжтой болчихж байгаа байхгүй. Тэр юм болгон цаанаа ингээд альва энэ биологийн бүтэц процесс гэдэг бол цаанаа нэг тийм шалтгаантай. Тэгээ тэрэндээ бүтцтэй биологийн үүрэгтэй цогцолтсон ийм онцлогтой байдаг. За 2-2 ингээд ойлгомжтой болж байна. Ер нь ингээд би өөрөө яг ингээд шээс үүсэх механизмыг энэ бөөрнөөс амар айдаг гэсэн хэвхэв. 3-4 жилийн өмнө. Тэгээ айдаг юм ямаа ингээ хүүхдүүдэд заах хэрэгтэй болчдөг. Энд чинь 10 дугаар ангийн сэдв штэ тий. Тэг өссөн үсээгүй хичээлийг нь орно. Тэгээд энэ сэдвийг аягүй сайн ойлгохын тулд би яасан бэ гэхээр нөгөө 12 дугаар ангийн теле хичээл дээр яг энэ шээс үүсэх механизм 1 2 гэд аягүй мундаг багшийн юм хичээл теле хичээл. Одоо та нар ингээд мэдлэл рүү орсон ч YouTube руу орсон ч байж л байгаа. Тэр хичээлийг би бүр ингээд хөвчөө зүүж байгаа, чангалж яагаад тэгээд амар сонсонгоо ингээд айгу тэмдэглэл хөтлөөд маш сайн ойлгож авч ирсэн. Тэгэл нөгөө ойлгоцсон нөхөр чинь өстө нэрээ өөртөө амар ингээд бартцсан маа шүү дээ. Одоо бартхан жишээ сэтгэл хангалуун маа шүү дээ. Тэгээ хүүхдүүдтэй яг ийшээхэндээ олынхондоо хичээл зааж явах та самбар дээр ингээд бүтэн зураглалын ингээд шээс үүсэх механизмыг ингээд хийгээд хүүхдүүдэд тайлбарлангаа. Тэгэл тэрнээс хойш бөөрн дээрээс ерөөсөө энэ шээс үүсэх механизмаас бөөрнөөс би хайхаа болцсон ш. Тэгээ багш та нарт юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр яг хэцүү гэсэн сэдвээ бүр нүүр тул айцтайгаа нүүр тул гэдэгтэй ижилхэн тэр сэдвтэйгээ нүүр тулаад бүр маш сайн уншиж ойлгох сонс те бүр дахин сонс тэгж яагаад ингээд тэмдэглэлийн хөтлөнгөө эн чинь ийм учиртай энэ нь ингэсэн биз дээ тэгсэн биз дээ гэдэг юм чинь гараад ирдэг байхгүй. Тэгээл
учрыг нь ойлгочхоор дараад нь энийг ямар ч зураг хэлбэр дүрсэн яаж ч өөрчлөгдсөн чи дорхноо бүтцээсгүүдэд таньдаг болчихно. За 2-3 зурагт дүрсэлсэн дотоод шүрлийн булчирхай 1-6-г тэдгээрээс ялгарах даавруудтай тохируулна гэсэн байна. За дотоод шүүрэл бас жаахан эвгүт гэдэг те. Нөгөө даавруудаа таних ёстой, үүргийг мэддэг ёстой. Түүнээс гадна хаанаас ялгараад байгаа юм бэ? Тэгээ хаанаас ялгараад байгаа юм бэ гэдэг дээр хамгийн ингээ анхаарах ёстой чинь үнчин тархины 10%. Тэгэд бөөрийн холцлог давхар, бөөрийн дээд булчирхай холцлог давхраанаас нь тархилэг давхраанаас нь ялгарх уу гэдгээ ялгах ёстой болдог. За энд харьцангуй гайгүй дааврууд ороод ирсэн байна. Андроген, инсулин, соматотропин, кальцитонин, тимозин, норепинефрин ганц хоёр дээр нь л хэрэгэлсэн үг гэхээс биш бус. Дээр нь ерөнхийдөө бол бараг л шууд хийхээр амархан орж ирсэн байна гэх юм уу. За норепинефрин гэхээр шууд адреналин л бод, норадреналин. Тэнгууд адреналин гэхээр шууд та нар бөөрийн дээд булчирхай чинь бодогдно. Тэгэхээр F дээр бид нар яах нь 4-ийг бичнэ гэсэн үг хань шүү дээ. За яг энэ 4 дугаартай хэсэг дээр манай бөөрийн дээд булчирхай харагдаж байна. За дараагийнх нь болохоор зэрэг тимозин гэдээ ороод ирж байна. Тимозин гэж ороод ирэх юм бол нөгөө тимус чинь бодогдох хэвээр. Тимус гэх юм бол нөгөө сэрээ булчирхай чинь бодогдно. За энэ сэрээ булчирхай гэж бодчих. За байрал нь хаана вэ гэхээр яг энэ цээжинд зүрхний дээхэн байдаг шүү дээ те. Энэ 3-аар орж ирж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр И маань 3-аар 3 дээр игээр багш ингээд дугаарлаад тэмдэглэжээ. За тэгээ тимозин ямар үүрэгтэй юм бэ гэхээр нөгөө Т-ийн ялгарсан хүчтэй холбоотой болоо явцдаг. Сэрээ булчирхай гэхэл юм бол Т-ийг бодчих нь ш. За дараагийнх нь кальцитонин. За кальцитонин дээр та бүхэн жоохон эргэлзэж магадгүй. За энийг ингээд хаяа заяа эргэлзлээ гэж бодъё. Тэгээ хайчи. Тэгэхээр мэдж байгаа бусдыг хийчихэд энэ чинь сондоороод үлдэхээр тодорхойлч тээ. За соматотропин гэхээр мэдээж өсөлтийн давар өсөлт гингод шууд өмчин тархичийг бодож явах хэвээр бодогдох хэвээр. Тэгэхээр манай тархилуу заасан хэсэг ерөөсөө энд 1 дугаартай л шүү дээ тээ. Тийм учраас соматотропин дээр багш 1 гэвчлээ. За инсулин энэ бол бүр ингээд яавч алдаж болохгүй бараг давар байгаа тий. Цусндас сахарын 9-р ангиас хойш танилцаа тэр чигтээ хамтдаа явдаг давар байгаа. Тэгэхээр яг энэ хэсэг бол манай нойр булчирхай харагдаж байна. Тэгэхээр 5 дугаараар бий орж ирсэн байна. За андроген гэх тэнгуут нөгөө тестостерон бодох хэрэгтэй байхгүй юу? Энд багш нойр булчирхай гэж товчилж. За жишээ тестостерон. Тэгэхээр 90 бэлгийн даавар юм тийм ээ. За 90 бэлгийн даавар гэхээр мэдээж төмс өмнөөс ялгарна гээд 6 дугаартай төмсөг харагдаж байна. Энэ. За 6 дээр A дээр 6. За одоо нөгөө кальцитонин юун дээр үлдэж байна вэ гэхээр 2 дугаар дээр үлдсэн ба шүү дээ тийм. Тэр энэ 2 чинь өөрөө юу байсан бэ гэхээр бидний бамбай булчирхай байгаа. За ингээд зурганд өмчин тархины хэсэг бамбай булчирхай. За дараагийнх нь сэрээ булчирхай. За бөөрийн дээд булчирхай. Нойр булчирхай. Тэгээд төмсөг харагдаж байна. Энд дугаараар цаагаагүй өндөвч харагдаж байна тийм. За одоо нэг бүрчлэн бүгдээрээ задлаа. Андроген буюу тестостерон гэх юм бол мэдээж төмсгнөөс ялгарна. Тэгээд тодорхой хэмжээнээр бөөрийн дээд булчирхаанаас ялгардаг. Эмэгтэй хүнд ч гэсэндээ тестостерон ялгардаг гэсэн үг байхгүй юу? За инсулин. За инсулин маань нойр булчирхай, Лангергансын арлын бета эсүүдээс ялгарна шүү. Энийг бета гэж сайн тогтоогоорой зэ. За тэгээд цуснах мэдээж глюкозын хэмжээг бууруулах үүрэгтэй хит ихсчих юм бол цусны зуралдамтай шин чанар ихсээд захын эдэрхтэн цусан хангамжны дутагдалд ороод үхчээд явдаг шүү дээ. Иргэд бол чихрийн шиж үүснэ гэсэн үг. За тэр эслээс хамгаалдаг юм даавар байгаа. За дараагийнх нь соматотропин буюу өсөлтийн даавар орж ирж байна. Энэ нь өнчин тархины өмнөд хэсгээс ялгардаг. Тэгээд яаж ингэ өсвүүлээд байгаа юм бэ гэхээр яс булчин болон бусад эдэрхтэн эсийн өсөлтийг идэвхжүүлдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр өсөлт гэдгийн цаана эсийн өсөлт тэгээ бодисны солилцооны эрчимжилт явагдаж идэг байна. За кальцитонин бамбай булчирхаанаас ялгардаг гэсэн. Тэгээд яг энэ даавар маань цусан дахь кальцийн хэмжээг хит
ихссэн шүү дээ тий. Хит их байж болохгүй. Ям болгон яг өөрийнхөө тундаа байх хэвээр. Тэгээд ингээ ихссэн тохиолдолд цусан дахь кальцийг яс руу хоригдлуулад тэгээд цусан дахь кальцийн хэмжээг нь бууруулад өгдөг. Ийм даврыг кальцит тонин гэж нэрлэдэг байна. За тимосын тимус буюу сэрэ булчирхаанаас ялгардаг гэсэн тий. Дархлааны Т-ийн одоо тэр боловсролт болон үйл ажиллагаанд маш чухал үүргийг гүйцэтгэдэг давраа. За норефрин гэхээр нөгөө нор адреналинал бодно, эпинефрин гэхээр адреналинал бодно гэсэн үг байхгүй. За бөөрийн дээд булчирхааны тархилаг давхраанаас ялгардаг. Тэгээд сэтгэл хөдлөл тэр дундаа тэм цэцвэл зүгт гэсэн хариу үйлдэл үзүүлэхэд ерөөхдөө оролцсноо гэсэн үг хаан шүү дээ. За цусан дахь даалц зүрхний цохилт гисэн гэх тэнгууд цахын судснууд нарийсаад тэр нарийн зайгаар цус урсахын тулд даалтаа урсах ёстой. Тэ холбоотойгоо тэгэл тэр өөрчлөлтүүд гартгаа гэсэн үг хаан шүү дээ. За 2-3 дээр зөв хариулт. Нэг маань соматотропиныг ялгаруулна. За 2 маань кальцит тониныг ялгаруулна. За 3 сэрэ булчирхай маань тимозиныг ялгаруулна. 4 бөөрийн дээд булчирхай маань норепинефринийг ялгаруулна. 5 нойр булчирхаанаас инсулин ялгарна. 6 төмсөгнөөс андроген давар ялгардаг байна. За 2-ын 4 бүдүүвчж цусны сивэнгийн найрлага 1-6-г дүрсэлж эдгээрийг тодорхойлолттой зөв харгалзуулна уу гэсэн байна. За ямар нөхдүүд ороод ирсэн бэ гэсэн чинь глюкоз байна, гормон байна, фибриноген орж ирсэн байна, шээсний хүчил байна, С2 байна, ус байна. За минийхэр бол та нар глюкозыг алдахгүй, дааврыг алдахгүй, С2-ыг алдахгүй, усыг алдахгүй, шээсний хүчил дээр алдахгүй байх. Гэхдээ яг жоох эргэлзэж болох юм. Фибриноген алдахгүй байх. Гэтэ бас яг нөгөө хэдийн бодол жоох эргэлзэх байх. За одоо бүгдийг хоорондоо сайхан харгалзуулчих тий. Процесс солилцооны хаягдал бүтээгдэхүүн хэлбэрээр севнгэр зөөврөгдөг уушгинд очдог. Тэгэхээр энд манай нөгөө хинт уушиг гээд ороод ирж байгаа учраас ямар ч эргэлзээгүй CO2 маань энд орж ирнэ гэсэн үг хана шүү дээ тий. CO2 гэхээр 5 дугаартай. За дараагийнх нь дотоод шүрлийн булчирхаануудаас цусанд ордог. Тэгээд илхэнд задардаг гэж байна. За энэ юу хийж болох вэ манайхаа? Би бол бодоод олчлаа. За бийг төр орхий заяа. За С гликогены задарлаар үүсдэг мөн илүүдэл хэсэг нь илгэнд хуримтлагддаг гинэ. Гликогены задарлаар мэдээж глюкоз үүсэн тий. За энэ дагшин хинтийг тодруулч. Тэгээд илгэнд хуримтлагддаг гэдэг ингээ 2 хинт байна. Тэгэхээр энэ маань ялцчихгүй л ямар ч сонголтгүй глюкоз мол юм л та тий. За глюкоз 1 дугаартай байсан. За дээр нарийн болон бүдүүн гидсэн шимэгддэг, илүүдэл хэсэг нь бөөрөөр гадагшилдаг гинэ. Нарийн бүдүүн гидсэн шимэгдлийн процессны явагдана гэхээр одоо усал ээж дарах гэдэг тий. Илүүдэл нь бөөрөөр гэхээр. За дараагийнх сивэнгийн уураг цус бүлэгнэлтэнд оролцсон. За цус бүлэгнэлт гээл ороод ирэх юм бол энэ фибриноген л ботно. За дээр багш нь 3 буюу фибриноген гэдэг ингээд тавьчих. За элийн амин гүжих үйл ажиллагааны дүнд үүсдэг. За амин гүжих гээл ороод ирэх юм бол нөгөө амин хүчил амин бүлгээ алдна гэдгийг бодно шүү дээ. Тэгээ бөөрөнд хүрэгдэн гадагшилдаг гэхээр энэ бол шээсний хүчлийг хэлээд байна гэсэн үг байхгүй юу? Энэ дээр шээсний хүчил 4 дугаартай. За одоо нөгөө би маань юу үлдчихв? Давраац дотоод шүрлийн булчирхаануудаас цусанд ороод илгэнд очроод задардаг гэхээр гормон маань буюу даавар маань бигээр орж ирнэ гэсэн үг байхгүй юу? 2 гэж үчих юм байна. За ийм учиртай байх нэ. За цаашаага өгдөл болгоны багш нь онцлогийн ерөнхийдөө тодорхойлолт оруулсан байгаа. Глюкоз гэдэг маань одоо нүрс усны задарлын дүнд үүсдэг моносахар. За тэгээд энергийн гол их усрэг болж ашиглагддаг. Гормон буюу дааврын хувьд дотоод шүрлийн булчирхаануудаас ялгардаг. Тэгээд гол нь задрал нь илгэнд явагддаг хаана шүү дээ. Тэгээд маш олон үйл ажиллагаанд оролцдог ийм биологи идэвхтэй бодис байгаа. За фибриноген гэхээр айгүй тийм өрмөц одоо бидний цуснд ууссан хэлбэртэй байж идэг ийм одоо урган бүтц ахгүй. Тэнгууд яагаад уусан хэлбэртэйгээр одоо энэ фибриноген чинь талтар уусан хэлбэр гэсэн үг хаана шүү дээ байдаг вэ гэхээр энэ өөрөө цусны бүлэгдэлтэнд оролцдог шүү дээ. Тэгээд шаардлагагүй үед эн чинь хатуурчин бол цусыг
цусны урсгалыг бүглэх гээд байгаа зү тий. Тэгэхээр тийхгүй тулд ерөөхдөө уулсан хэлбэр байж идэг гэсэн үг. Тэгээ шаардлагатай үедээ буюу тэнд цусны судас гимтлээ тий, тэнд цус бүлэгнэх шаардлагатай үед л фибриноген маань идвгчээд фибрин болж хувирдаг гэсэн үг байхгүй юу? За фибрин гэдэг маань уусдаггүй хэлбэр нэ гэсэн үг хана. За шээсний хүчил энэ нь болохоор зэрэг пүрэний төрлийн нийтлүүд гэдэг нөгөө эсвэл амин хүчлүүд маань ерөөхдөө азотоо алдаад тэгээ азотоо алдсны дүнд шээсний хүчил үүсээд үүссэн шээсний хүчил маань бүр шүүгддэг. За нүүрс хүчлийн амьсгалын одоо процессын хаягдл бүтээгдэхүүн болдог. Холбох хурал дээр болон Крепсийн цикл дээр CO2 ялгардаг шүү дээ тий. За тэгээд уушаар дамжаад гадагш аялгадаг байгаа. За усны хувьд бол биеийн эчингийн 60-70%-ийг эзэлдэг. Тэгээд яг энд байгаа туйшралтай энэ өрмөц бүтцэн өөрөө уусгах шинж чанарыг нь төгс цогцлоодог. Ийм биологийн процесс. За энэ нэмэлтээр агш нь нөгөө нэг фибрин яаж те фибриноген чинь яаж фибрин болоод байгаа юм бэ гэдгийг бол оруулж өгсөн байна. Тэнгуут энэ нэгээр судасны хан маань бол гимтлээ. Судасны хан гимтэнгуут нөгөө тромбоцит, фибрин энэ чинь яг бөөнрөөд тэгээд тэнд ингэж бидний мэдих 5-ыг бол үүсгдэг гэсэн үг хана шүү дээ. За энэ бол фибриний уцлаг бол ингэж ягтарсан байгааг бол харуулж өгч байна. Цаанаа ийм клотыг үүсгэдэг гэсэн үг хана шүү дээ. За ингээд 2-ын 4 дээр хариултууд бол тодорхойлсон баха. За энэ хүртэл анхаарал хандуулсанд баярлалаа. Бүгднгийнх нь яшрхийн бэлтгэлд амжилт. Баяр таа.